Сайн байцгаана уу? Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаараа уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн уншлага болохоор хэн тантай хамт байхыг хүсэж байна вэ гэд бас ийм жижигхэн хөрхөн уншлага хийлээ. Тэгээд энэ уншлагынхаа сэдвийг болохоор нөгөө Instagram дээрээ пул хийж агаад гаргаж ирсэн. Хамгийн их хандлттай, хамгийн их санал авсан хоёр дахь уншлага нь байсан бохгүй юу? Эхнийх нь болохоор энэ харилцааны ирээдүй юу вэ гэсэн уншлага байсан уулна. Тэгээд тэрийг хийх гээд оролцсон чинь надаас бас ер нь сайн гарч өгөөгүй энэ удаад. Тэгээд дараагийнхаа оролдлохоор дараагийн уншлагаараа тэр сэдвэр хий гэсэн бодолтой байгаа. За ямар ч гэсэн энэ удаагийн уншлагаараа болохоор би ийм Oracle deck-үүд гаргаж ирсэн. Эхний хүзэр нь болохоор Snake буюу могой гэсэн хүзэр байна. Эхний группийн ерөнхий нэрг. Хоёр дахь групп болохоор Sun буюу нар гэсэн хүзрийг сонгоно. Гурав дахь групп болохоор Man буюу эр хүн гэсэн утгатай хүзрийг сонгоно. За тэгээд групп сонголтуудаа хийгээд та бүхэн тэгээ уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлага руу орцгоё. Нэгдүгээр группийнх маань энэ Snake буюу могой гэсэн хүзрийг сонгосон байгаа. За ямар ч гэсэн энэ хүзрийг төр энд тавья. Тэгээд яг хэн тантай хамт байхыг хүсэж байна гэд асуусныхаа дараа хүзрөө тайлбарлахгүй бол ерөнхий нэр гэсэн чинь ер нь нөгөө хүнийхний нэр гараад ирчих шиг болсон. За тэгээд одоо бүгдээрээ зүгээр энерги чек хийчихье. Ер нь таны альдварлын амьдрал тийм ээ, таны одоогийн нөхцөл байдал ер нь ямар хөө байна? Өөрт юу болж байна? Энерги чек хий. Групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань альдварлын амьдрал нь нарийн хугацаанд ямар хөө байна? Яаж энэ группийг сонгох нь зөв бэ гэдгийг мэдэх үү? Okay. Wow. Oops. Ер нь бол таны амьдралд нэг хүн гараад ирсэн байгаа юм шүү дээ. За амар нэг хүн ч ер нь бол одоо групп 1-ийг сонгосон хүмүүс маань энэ одоо яас их nudity temp бэ энэ хүзэр. Жохон хаахгүй бол та бусд нь ч гайгүй юм шиг байна. Гэхдээ нөгөө нэг юу нэрээ YouTube ингээд бүх уншлагыг тэр чигт нь restrict хийчих болдог болохоор бас жоох айгаад идэв. Тэгсээр нэг хүзрөө ашигламаар байдаг тий. Хүзэр нь гоё байгаад идэг. Тэгээд нэг үе жохон цээж мэж гаргацсан байвал бас нэлийн асуудал болно тэр нь. Тий ингээ харахад болохоор шүү дээ. Одоо ингээд нэг харилцаанд байгаа юм шиг харагдаж байна л да. Тэгээ энэ харилцаанд байгаа хүнтэйгээ амар ийм гоё ийм зөв цагтаа зөв уучлалаар учирсан юм шиг тийм мэдрэмж авч байгаа. Хамт байхаар амар ийм халуун дотн дулаахан хамттай байхаар ингээд гадаад орчноос ингээд тусгаарлагдсан юм шиг мэдрэмж авдаг. Одоо тэгэл нэгээл хараад нэгийг л харж баясаал эргэн тойрон юу болж байгааг нь юусаа хамаагүй юм шиг. Тэрнийхээ хэрэг бас одоо нэгэнд айгүй сэтгэл гаргадаг гэсэн үг байна л да. Айгүй юм халамжтай хүмүүс. Ялангуяа таны одоогийн амьдралд хамт байгаа хүн чинь бол нэлийн халамжтай. Усны орд ихтэй, за загас хонь гэсэн орд ихтэй тийм хүн байх шиг байна.
заагаас хойно ихэр чинлүүр орд заавал таархаалт бууж гисэн тиймэрхүү ордны энергиуд их мэдрэгдэж байна. Тэгээ энэ хүн бол айгүй их хүнд өгөх сэтгэл хайр ихтэй байгаа хгүй юу. Одоо хүнийг ингээ хайрлахдаа бас тэрийг айгүй юм зөвөр гоё илэрхийлж чаддаг маш тийм мэдрэмжтэй, нэлээд мэдрэмжтэй гэж тэгж байна. Тийм хөнгөн шалтар балтар гэсэн тийм хүн биш, айгүй тийм гүнзгий зүйлийг мэдэрч гүнзгий байдлаар хүнийг хайрлаж гүнзгий байдлаар хайраа илэрхийлж чаддаг. Харилцаа бас нэлээд явцтай, хурдтай өрнөж байгаа байж магадгүй. Энэ хэсэгт бол ингээл одоо яг таны амьдралд нэг ингээ гараад ирсэн байгаа ч юм уу те. Таны амьдралд байгаа нэг харилцааг харуулж байна л та. Ингээл юусоо яг энэ энерги болохоор хамтдаа байгаа хгүй юу? Тусгаарлагдсан юм шиг хамт байхаар юусоо өөр юм бодохгүй, нэг нэгээ л гэдэг, нэг нэгээ л хардаг. Хоорондоо бас нэлээд тохирдог. Өөрийн мэдлэхгүй хоорондоо амар сайн тохирдог. Холбоод тавьсан юм шиг тийм мэдрэмж авдаг юм байна. Холбоод тавьсан ч гэж одоо эвлүүлээд ингээд тавьсан тоглоом шиг байгаа юм шүү. Тийм мэдрэмж авдаг гэдгийг ч байна. За, одоогийн хайр дурлалын амьдрал бол юу юм байгаа. Тэгвэл энд болохоор ингээд нөгөө таны баг зэрэг айж байгаа айдсууд байгаа хгүй юу? Өмнөх харилцаанаас авсан айдас байж болно тийм ээ. Нэг л тийм юуны тухайд хүрэхгүй харилцаа руу яарч орж ормооргүй байгаа юм шиг тийм мэдрэмж авч ингээд тэгж байна. Өөрийгөө илүү их сонсож, өөрийнхөө зүн савнгоо сонсоод тэгээд яг тэрнийхээ дагуу хөдлөх гээд ингээд хичээж байгаа. Гэхдээ одоо болохоор таны зүн савн болохоор жаахан байж, жаахан хүлээж хараад байж гэсэн тийм зүйлсүүдийг хэлж байгаа гэж тэгж хэлж байна. Тэгсэн хэрнээ та бас одоо нэг жаахан итгэж өгөхгүй байгаа хгүй юу? Эсвэл заяа зарим хүмүүсийн хувьд таны зүн савн болохоор энэ хүн яг болж гинөө, энэ хүн тохирч ин зөв хүн байна гэд хилээд ахад та тэрэнд жоохон итгэхгүй, өөрийгөө сонсож чадахгүй байгаа. Тэгэхээр хүний хувьд бас арай жоохон өөрөөр мэдрэгдэх байх. Гэхдээ ер нь л хэлж байгаа нь бол өөрийгөө сонсож хөдлөх гэж хичээж байгаа гэсэн утгатай. Хэрвээ тэгж хичээж чадахгүй байгаа бол ер нь өөрийгөө сонсож хөдлөх хэрэгтэй гэсэн утгатай юм хэлж байна. Харилцаанд бас нэг юм алдаа гаргахгүй ч юм уу те, харилцааг нэг юм сөрөг, токсик болохгүй бай гэж айгүй хичээж байгаа. Ягаад гэхээр өмнө нь та өчнөө удаан хугацаанд тийм харилцаанд байж үзсэн. Шархалж үзсэн, шаналж үзсэн тийм ээ, токсик байж үзсэн, ингээл complicated асуудалтай харилцаанд байж үзсэн болохоор одоо ингээд энэ харилцааг бас тийм болгочмооргүй санагдаад үг үйлдэлээ жахан хинж байгаа ч юм уу. Арай жахан хичээж байгаа байж магадгүй гэж харагдаж шүү. Хичээл зүтгэл гаргаж байгаа юм шиг. Харамсах үйлдэл хиймэргүй байгаа. Тийм болохоор өөрийгөө бас айдсаас болоод ингээд хойшин татаж хүлмээргүй байна тийм ээ. Илүү олон зүйл бодож бас өөрийгөө шаналгамааргүй байгаа. Юмыг ингээ ургуулan бодохгүй байх гэж хичээж байгаа. Та ингээ ургуулж бодоод, ирээдүг бодоод эхлэнгүүд тэндээсээ болоод одоо тэгчүүл яа, ингэчүүл яа, ийм юм болчвол яа гэд ингээд айгаад өөрийгөө хойшин татах гээд байгаа байхгүй юу? За ингэж хэлж байна. Энергийн чек гэдэг юм бол. Тэгэхээр одоогийн энэ группийг сонгосон хүмүүс маань бол яг одоогийн байдлаар итгэвтэй юм харилцаанд байгаа гэж бол харагдаж байна шүү. За тэгвэл одоо ер нь хэн тантай хамт байхыг хүсэж байна вэ гэж асууя. Ягаад ч юм хамт байхыг хүсэж байгаа, тантай хамт байхыг хүсэж байгаа хүн нь бүр нэг арай өөр хүн гарч ирэх юм шиг санагдчихлаа. Нэг сонгосон хүмүүстэй тий хэн хамт байхыг хүсэж байгаа вэ?
байсан байна. Энэ л ингээл гараад ирэх юм. Окей. Харин тийм ээ, өөр хүн байна л да. Одоо тэр нь болохоор яг одоогийн тантай хамт байгаа хүн биш байгаа хгүй юу. Гэтэ тэр хүн одоо тантай хамт байхыг хүсэхгүй байгаадаа биш, зүгээр энд гарч ирж байгаа хүний хүсэл нь арай илүү хүчтэй байгаа болохоор одоо хүзрэн дээр тийм ээ, тарид хүзрэн дээр энергийг нь илүү амархан ингэж барьж авч гарч ирж байгаа гэдгийг ойлгоорой. Тэгэхээр энэ хүн болохоор таны үнсийг ойлгож чадаагүй тийм хүн гэж хэлж байна. Өнгөрсөнд болохоор одоо таныг хэр халамжтай, хэр ийм хайр татам үзэсгэлэнтэй, гоё эмэгтэй, гоё эрэгтэй байсан бэ гэдгийг одоо мэдэж харж чадаагүй. Таны хайр халамжийг амар их санаад байгаа. Тэгээд ингээд одоо тантай хамт байж чадахгүй, таныг ингээд авч чадахгүй гэхээр тэрэндээ ингээд шаналаад байгаа байхгүй юу? Хүссэн зүйлээ авч чадахгүй байхаараа улам ингээд тэрийгэ хүсээд улам ингээд зовоод идэг тийм зантай. Өөрийнх нь ингээд гараас мултраад гараад явахаар улам ингээд хүсээд улам авмаар санагдаад идэг. Тиймэрхүү жоохон муу зан харагдлаа энэ хүнээс. Гал орд ихтэй хүн байна. За ордуудын хувьд бол ер нь Марс гаргаар удирдуулж байгаа ордууд илүү хүчтэй мэдрэгдэж байна л да. Хонь, хилэнц тийм ээ. Тэгээд бас үхэр харагдаж байна. Усны ордууд бүгд харагдлаа. Энэ нь гэхдээ таны ордч байж болно. Энэ хүн одоо би яг энэ хүзрийг тайлбарлая. Snake анх гарч ирэхдээ л энэ snake надад нэг жоох эвгүй мэдрэмж төрүүлсэн. Ер нь жоохон ийм хил ам айгу сайтай хүн байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн одоо ингээд худлаа ярих гэдэг. Амнаас нь ингээд айгу гой үг гарч ирээд идэг. Тэгээ тэр нь ингээд үнэн ч юм уу худлаа ч юм уу яг яагаад байгаа нь ингээд ойлгохдохгүй тийм ээ. Итгэхэд амар хэцүү. Тэгсээр нэ ингээд чихэн дээр цэцэг ургууллаад гой юм хилээд идэг. Тэгээд яг үг үйлдэл дээрээ гэхээр газарцсан үйлдэл хийж өгдөггүй их тийм жоохон юм гулчгансан хүн байсан байна л да. Ингээл гулчганаа лалга болдог тийм ээ. Баригдаж өгдөггүй. Хаана юу хийгээд байгаа нь мэдэгддэггүй. Яг үнэн худлаа яриад байгаа нь ч бас мэдэгддэггүй. Яг үнэн төрхөө харуулж өгдөггүй байсан. Тэгэл нэг юм ярьж байгаа л тэр нь ингээ болол дахиад нэг өөр юм ярьж эхлээд гэдэг ч юм уу. Ерөөсөө л ингээ жинхэнэ төрхөө ингээд харуулж өгдөг. Надад ингээ нөгөө могоо арьсаа ингээд хаяад тэр шин арьснаасаа ингээд гараад тийм ээ шин амтан болоо гарч ирдэг тий. Тиймэрхүү зураглал нь харагдаад байгаа байхгүй юу? Тан дээр яг нэг тийм зан гаргасан баха. Тэгээд одоо болохоор тантай холбоо байрж, тантай уулзаж ч юм уу тий хамт цагийг өнгөрөөж чадахгүй байгаа болохоор өөрт нь амар хэцүү байгаа гэдэг чинь. За одоо юу гэдэг нь баг зэрэг сотруулах ундаа хэрэгэлдэг ч юм уу өөр хүмүүстэй гарч орж цагийг өнгөрөөж байгаа ч юм уу нэг тийм байдлаар өөрийгөө ингэж яхан сатааруулж өөрийн бодох гэж ерөн жоохон хичээгээд байдаг. Тэгээд танд бол одоо өөрийгөө амар сэтгэлтэй л гэж хэлж байна л да.
Ерөөсөө л манай групп нийгэм л байж тийм ээ манай групп нэгийнхэн маань л эцэст намайг ойлгодог, намайг халамжилдаг хамгийн нь байсан байна. Би энийг ойлгож чадахгүй, би олигтой юм шийдвэр гаргаж чадахгүйгээр алдчихлаа. Минийх болсонгүй. Тэгээд одоо ингээд надад хийж чадах зүйл баг байхгүй байна гэд ингээд яахаа мэдэхгүй. Ер нь бол жоохон хэцүү байна гэд тэгж байна. Тэгээд энэ хүн болохоор ингээ хажууд нь байхад жоохон давраад тийм ээ taking you for granted давраал олигтой ингээ таныг үнэлэхгүй, олигтой хичээл зүтгэл гаргахгүй, ер нь бол жоохон ингээ тоохгүй тийм жоохон хогийн зан гаргаад идэг байсан юм байна л да. Тэгээд одоо болохоор алдсныхаа дараа л үн цэнийг ойлгоод ухаарал шаналал байж ингэж байна да. Бас нэг хэлж байгаа юм нь энэ хүн одоо ингээд тантай хамт байж чадахгүй байхад бас одоо олон хүчин зүйл байсан гэж хэлж байгаа байхгүй юу? Зарим зүйлс нь болохоор ер нь ингээд тайрын ирээдүй ер нь жоохон бүрхэг юм шиг санагддаг байсан. Яа ингээ хоорондоо тохироод одоо цаашдаа бүр ингээд хамт сууж нийлэх ч юм уу тийм хүмүүс юм шиг бас санагддаггүй байсан гэдгийг чинь. Ирээдүй ингээд яг олж хараад ирээдүйг ингээд төлөөлж бас чадахгүй байгаад идэг байсан болохоор тэр нь энэ хүнийг ингээ өөрийгөө хойшин татах бас нэг шалтгаан байсан гэх юм уу та. Гэхдээ тэглээгээд энэ хүн ерөөсө харилцааг болгохыг бүтээе гэсэн юм хичээл зүтгэл хүсэл зорилгоо ингэж сайн илэрхийлж гаргаж ер нь л хичээгээгүй байгаа байхгүй юу? Одоо харилцааг ингэж усалж ургуулж бас чадаагүй. Одоо ч гэсэн тэгтээ move on хийж одоо ч гэсэн таныг мартаж чадахгүй байгаа. Сэтгэлээ татах гээд бас ингэ хичээж байгаа ч гэсэн ер нь бол өөр илэрхийлэхгүй байгаа ч гэсэн сэтгэл нь хэвээрээ мартаж чадахгүй байгаа гэдгийг чинь. Нэг энэ хөдрийн голд болохоор Three of Cups, Queen of Cups-тай хамт тийм ээ. Хамтдаа өнгөрүүлж байсан мөчүүд, дурсамжууд тэр болгоныхоо ингээд айгүй их сандаг юм байна л да. Тэгээд өмнөх зүйлсээ ингээд бас бодоод ахаар улам ингээд таныг их юм сэтгэл нь улам бас ингээд хүчтэй болоод идэх ч юм уу. Ер нь бол ингээд нэлээ их санаад идэх юм байна. За Oracle deck авч үзье. Групп нэгийг сонгосон хүмүүсийн бодож байгаа хүн бишээ. Групп нэгийг сонгосон хүмүүстэй хамт байхыг хүсэж байгаа хүн ямар юм хэрэгтэй байна вэ? Хэн хамт байхыг хүсэж байна? Групп нэгийнтэй. Liberating. You can't heal a toxic lover. Realizing this, you'll find freedom. Toxic хүнийг бол эдгэж олж чадахгүй. Энийг ойлгохороо эрх чөлөөг олж болно. Тийм, энэ бол toxic харилцаатай хүн байсан байх нэ. Risks буюу эрсдэл. Бүх хайрын түүхүүд эрсдэлтэй. But they make it real. Гэхдээ үнийг ингээд тэр хүмүүс жинхэнэ болгодог. Text message. I often pay attention to you. Let's discuss our issues and move forward. Би ингээ байнга чамд анхаарал хандуулдаг. Өөрсдийнхөө асуудлуудын талаар ярилцаад урагшлая гэдэг чинь. За энэ хүн тань руу одоо ингээд мессеж бичих бас хүсэлтэй байгаа ах л та. Холбоо тогтоох. Тэгээд ингээ харилцааныхаа асуудлаа шийдэж ярилцах ч юм уу те. Хоёлоо ингээ өмнө нь ийм байсан юм байна. Ийм зүйл дээр одоо ингээ цаашдаа анхаарад тэгээд би ч гэсэн ийм асуудлуудаа өөрийнхөө ингээ асуудлуудаа би ингээ ойлгосон. Би ерөөсөө ингээд өмнө нь эрсдэл авч ч юм уу те зориглож би чадахгүй байсан юм байна. Тэгээд одоо би яг тэрийг хиймээр байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйл бол ярих гэж бодож байгаа юм шүү. Гэхдээ энэ бол нэлээд нааш цааш болсон харилцаа байсан байгаа байхгүй юу? Та энэ хүнтэй хамт
нааш цааш болоод нэгээ бас ингээд тавьж явуулж чадахгүй салж нийлдэх ч юм уу муудалцдаг ч юм уу тий жоохон тийм токсик хандлага айгүй их байсан. Тэгтээ надаа ингээ харахад бол та бас энэ хүнийг ингээд амар санаал энэ хүнтэй хамт баймаар байгаа юм шиг бол харагдсангүй. Тэгтээ тань руу энэ хүн бол үйлдэл хийж юм бичиж орж ирээ гэж бодож байгаа юм байна. За дахиад нэг oracle авч үзье. Өөр юу гэж хэлэхээр вэ? Group 1-ийг сонгосон хүмүүстэй хэн хамт байхыг хүсэж байна. Touching the boundless limits of universe. Barred from entry. The bowl of strength, masculine force flame. Anger and chaos. Тийм, маргаан муудалцсан ихтэй байдаг байсан. Угаасаа. Маргаан муудалцсан ихтэй байдаг байсан. Энэ хүн тэгээд ингээд одоо тантай хамт байж чадахгүй болохоор бас жоохон бухимдаад байгаа юм болов уу? Жоохон уурлаад байгаа юм болов уу? Шарлахна гэж ярьдаг штэ тий. Тэгээд байгаа юм шиг бас энерги орж ирж шүү. Хойно үхэр тэгээд энэ хумхын орчны энерги нэмэгдэж орж ирлээ. Яагаад тэгэхээр та ингээ хаалт тавьсан тийм ээ. Өөрийнхөө амьдралд ингээ оруулахгүйгээд хаалт тавьсан чинь энэ хүний жоох уурн хүрээд шарлахаад тэгээ ингээ зүтгэж бүр ингэж албаар таны амьдралд орж ирж заавал ингээ хүссэн зүйлээ авахыг бас хүсээд дайраад байгаа ч юм шиг тийм энерги бас байна. Болгоомжтой байх хэрэгтэй. За, YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За, нэмэлтээр болохоор бүгдээрээ энэ хүний таныг их бодол мэдрэмжийг нь асуугаад тэгээд бас одоо энэ харилцаанд хийх дараагийн алхам нь юу байна гэдгийг нь бүгдээрээ асууя. Ямар ч байсан текст мессеж бол бичих юм шиг харагдлаа. Гэхдээ бас ямархуу байдлаар орж ирэх нь ер нь цаашдаа ер нь яа гэсэн бодолтой байна гэдгийг бүгдээрээ үзье. За, тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь болохоор description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Ямар нэгэн байдлаар би имэйлээр нэмэлтийн бичлэг бол явуулна гэж байхгүй шүү. Линк дотроос нэмэлтээ орж үзье шүү манайхаа. Ингээд дахиж сануулъя. Тэгээ та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За, одоо бүгдээрээ 2 дугаар группийн уншлага руугаа орцгоё. 2 дугаар группийнхан маань энэ сан гэсэн хөдрийг сонгосон байгаа. За, тэгээд энэ хөдрийн утгыг нөгөө яг хин тантай хамт байхыг хүсэж байна гэсэн асуулт руугаа орохоор тайлбарлаад ихгүй бол ерөнхий нэр гэсэн чинь нөгөө хүнийх нь нэр гараад ирсэн мэлээ. Тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ одоо эхлээд энергийн чек хийе. Ер нь одоо таны амьдрал, хайр дурлалын амьдрал, ер нь одоогийн таны байдал ямар хөө байна? Яаж зөв групп сонгосон гэдгийг мэдэхгүй гэд эхлээд үзнэ. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань ерөнхий энерги, хайр дурлалын амьдрал нь ерөнхийдөө ямар хөө байна гэдгийг асууя. Нэг хүнтэй холбоо барихыг хүсээд хүлээгээд байгаа гэж хэлж байна шүү. Нөгөө хүн маань ингээ холбоо тогтоож өгөхгүй ингээд удаад ч юм уу хөдөлж өгөхгүй байгаа ч юм уу. Тэгж харагдах юм. Та болохоор энэ хүнтэй ярилцаад холбоотой байгаад ер нь л ингээд ярилцаж нэг өөрийгөө илэрхийлж гаргах нэг тийм хүсэл бол байна.
энийг ингээ бас ингээ дотроо нэлийн удаан бодож яваад байгаа гэх юм уу да. Танд хэлэх гэсэн үгс байгаа. Тийм. Танд энэ хүнд хэлэх тийм зүйлс байгаа. Дотроо ингээ бас нэлийн удаан хадгалцсан тийм мэдрэмж байна. Ер нь энэ хүнтэй удаан хугацаанд холбоотой байсан. Яг одоо хин бодол гэмээр л яг тантай хамт одоо таны хамт байхыг хүсэж байгаа хүн гэх юм уу да. Тань хүнтэй энэ хүнийг таньж мэддэг болоод доор хаяж 5 жил болсон. Ер нь л бүр жилийн хугацаатай л юм ярьж хэлж байна надад. Тэгээд юу гэдэг энэ хүн ингэж чимээгүй алга болох ёсгүй гэдэг байгаа байхгүй юу та. Ингэж чимээгүй алга болох ёсгүй. Над руу ингээ холбоо барих хэрэгтэй. Надтай ярилцах ёстой. Би ингээд хүлээж ийн энэ хүнийг. Над руу холбоо барьж ярилцах болно. Ингэж алга болно гэж угаасаа байхгүй гэдэг ч юм уу. Жохон тийм энерги байна шүү. Тэгээ юу гэж хэлэх үү би энийг? He can't be doing this to me гэдэг юм л да. Надад ингэж хандах ёсгүй. Энэ хүн ингэх би ийм зүйлийг хүртэх эрхгүй гэдэг ч юм уу. Тэнийг жоохон тийм ууртай хэрнээ ингээд шаардлага тавиад чи надтай ингэж хандах ёсгүй штэ гэд ах юм. Тэгэл та энэ хүнийг ер нь хүлээгээл байгаа. Хүлээж байхдаа тайван байгаа ч гэсэн дотроо болохоор танд нэг юм жоохон тийм төвчээргүй жоохон тийм бухимдсан тийм энерги байгаа байхгүй юу? Яагаад энэ холбоо барихгүй байна? Яагаад ингэж байгаа гэд ер нь бол жоохон ууртай байгаа. Муудалцаж маргалцсан ч юм уу нэг л тийм асуудал угаасаа ингээд хоёрын хооронд бол болсон байгаа байхгүй юу? Тэгэл энэ хүн яаж байгаа ч мэддэхгүй алга болсон гэх юм уу да. Юу хийж яваа, яаж байгаа ч мэддэхгүй ингээд нэг тагл ер нь алга болсон юм шиг. Тэгсэн хэрнээ яг таны амьдралаас алга болчоогүй бас ингээд үе ингээ харагдаад амьдралд гарч ирээд байдаг тийм. Тэгснээ амьдраад яваад байгааг нь та бол мэдээд байгаа байхгүй юу? Үхчихээгүй амьд л байгаа даа гэд та бол мэдээд байна гэж хэлж байна. Манай энэ группийг сонгосон хүмүүс маань бол ерөнхийдөө сингл байгаа л хүмүүс. Цаад хүн нь болохоро таны ингээ бодоод байгаа хүн болохоро өөр харилцаанд ч юм уу байгаа хүн байж магадгүй. Эсвэл одоо юу гэдэг таарийн харилцааны хооронд нэг 3 дахь этгээдийн нөлөө бас байгаа юм шиг. Тэгээ тэр нь болохоро заавал өөр хүнтэй байгаа болохоро тийм гэж байгаа биш. Бас нэг юм өөр хүчин зүйлс нөлөө байгаа юм шиг бол харагдаж байна. Тийм болохоор энэ хүн холбоо барихгүй байгаа гэдгийг нь та бас ойлгоод байгаа ч гэсэн танд ингэж хандах ёсгүй гэд жоохон уурлаад байгаа. Шудраг бус хандаад байгаа юм шиг санагдаж байгаа. Над руу холбоо барьж бичгэл ёстой, надтай уулзах ёстой. Энэ удаа хайчдیں гэдэг байгаа байхгүй юу ер нь. За, Oracle card авч үзье. Би ч одоо энийг авч үзтiin юм болов уу? Group 2-ыг сонгож байгаа хүмүүс ерөнхийн нэр. No turning back. Ер нь харилцаа бас ингээд нураад унтсан ч юм шиг зүйл болсон байна л да. Одоо энд гарч ирсэн fire гал энергитэй юм маргаан муудалцсан ч юм шиг нэг л юм асуудал болсон байгаа хгүй юу. Тэгээ энэ хүн болохоор ийм конфликт, ийм асуудал, ийм драманаас хол байх гээд тийм ээ. Өөрийнхөө PC-г бодоод, өөрийнхөө тайван амар байдлаа бодоод ингээд жоохон чимээгүй таг алга болцсон. Гэхдээ ингээд хэлэх үгсийг аль хэдийн ингээ хилцэн тийм ээ. Үгс ингээ гарцсан буцаах юм арга байхгүй. Тийм байгаа л гэж энэ да. Холбоо ингээд буцаад тогтоогоод ийм байхад буцаад ингээд харилцаа өмнөшгөө байхад жоохон хэцүү болцсон гэх юм уу. Тийм энерги байна.
crowns, mystic messengers, death and rebirth, ancient rituals, omen, dark wisdom. Энэ харилцаанд тэгтээ холбоо тогтоохгүй байгаа ч гэсэн одоо хэн хэнийгээ ямархуу байдалтай юу хийж байгаа вэ, ямархуу амьдарч байгаа вэ гэдгийг одоо амар сайн мэдж байгаа гэж байна. Би бинийг айгуу сайн ойлгож байгаа. Айгуу сайн ойлгодог хүмүүс угаасаа мэддэг. За тэгээд бас ингээд in the back of the head байнга ингээд бодогдоод байдаг гэх юм уу? Толгойн хаана ихтэй тийм ээ. Ер нь бол ингээд бодогдоод мэдгдээд байдаг. Мэдрээд байдаг. Тиймэрхүү нэрэг байна. За үхрийн ордны нэрийг сайн орж ирлээ. Үхэр жинлүүр загас гэж хүчтэй мэдрэгдсэн. Тэгсэн хэрнээ энэ агаарын ордууд бүгдээрээ тэгээд газар ордууд бас бүгдээрээ гарч ирсэн шүү. За energy check бол ийм байна. Ерөнхийдөө нэг иймэрхүү энергитэй ийм хүн бодож орж ирсэн хүмүүс байгаа байх шүү. Одоо холбоо тогтоохгүй байгаа хүний бас бодож орж ирээд тийм ээ. За нөгөөх чинь юу болж чинь яаж чинь гэдэг жоохон чеклэхэд орж ирж байгаа хүмүүс байгаа юм шиг харагдлаа. Одоо бүгдээрээ үндсэн асуулт руугаа оръё. Хэн тантай хамт байхыг хүсэж байна вэ? Групп 2-ыг сонгох хүмүүс маань хэн групп 2-ынхантай хамт байхыг хүсэж байгаа вэ? Романтик байдлаар. Тийм. Энэ уншлагын ерөнхий ингээд тийм нь бол романтик байдлаар асууж байгаа. Амар хөцөр гарч ирлээ. High priestess-ийг тайлбарлавал Камсыг тайлбарлав. За ном загас үхэр тэгээд Венус гаргаар өдөртүүлж байгаа жинлүүр дахиад үхэр гэсэн ихэр гэсэн ордууд мэдрэгдлээ. Арслан бас байна. Гэхдээ энэ хүн болохоор за одоо энэ картыг би тайлбарлавал тийм ээ. Танд ийм амар халуун дулаан мэдрэмж авчирдаг тийм хүн. Ингээд тэр хүний талаар бодохоор танд бас ингээд гой дурсамжууд санаанд ордог гэх юм уу? Нэг л тийм тайван байсан, жаргалтай байсан үеийн гой дурсамжууд. Тэр үед бол ерөөсөө бүх юм сайхан байсан байгаа хгүй юу? Нар гарцсан тийм ээ. Тэнгэр үүлгүй байгаа ч юм шиг. Таны амьдралын хувьд бол ингээд үүлгүй, нартай тийм үедээ та энэ хүнтэй уулзсан. Тийм дурсамжуудыг бас агуулдаг. Тэгээд одоо болохоро хамт байхгүй байгаа. Өмнө нь харилцаатай байсан, өмнө нь ийм амраг хосуудын ийм харилцаатай байсан хүмүүс. Та одоо бас энэ хүний талаар нэг их бодохгүй байгаа юм шиг харагдаж байна. Таны ингээд бодоод хүлээгээд байгаа хүн бас биш юм шиг харагдаж байна. Арай нэг өөр энерги, арай илүү дотн дулаахан энерги, тийм нэг ийм зөөлөн мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ энэ хүнтэй харилцаа яагаад болж бүтэхгүй, одоо яагаад энэ хүн ямар нэгэн үйлдэл акшн авахгүй байна вэ гэхээр нэг тийм айдастай гэх юм уу да. Цаг хугацаа бас нэгт та хоёрын хооронд нэлээ ингээ өнгөрцөн байна л да. Энэ харилцаа дуусаад харилцаа ер нь ингээ дуусснаас хойш гэх юм уу. Цаг хугацаа жоохон өнгөрцөн. Тэгсэн хэрний бодхоор ингээд
сэтгэл сэргийд ч юм уу, дулаахан мэдрэмж аваад ч юм уу гоё санагдаад идэг. Буцаад ингээд таны амьдралд орж ирэхэд бас юм боломжтой тийм хүн уулна. Гэхдээ энэ хүн үйлдэл хийхгүй байгаагийн шалтгаан нь болохоор тийм ер нь бол ингээд айцтай байгаа байхгүй юу? Харилцааг бас ийм гүнзгий төвшөнд аваачих тийм одоо итгэл байхгүй байна гэж бол хэлээд байна л да. Зарим хүмүүсийн хувьд болохоор энэ хүн одоо бүр амар холбоо тасраад удсан хүн бас биш юм шиг харагдаж байна. Ямар нэгэн байдлаар таны амьдралд ингээд ойрхон байдаг. Саяхан ч юм уу холбоо тогтоосон ч юм уу. Та энэ хүнийг бас хэн гэдгийг нь мэдж байгаа. Нуруунд дээр амар их хачаа үрж явж байгаа хүн байна. Нуруунд дээр амар их хачаа үрж явж байгаа. Ер нь л ингээд хэцүү барцад саадтай тийм замыг туулаад явж байгаа тийм хүн гэж хэлж байна шүү. Зарим хүмүүсийн хувьд энэ хүнийг уншлаган дээр гарч ирнэ гэж төсөөлөөгүй байсан чинь гараад ирлээ гэж хэлж байх юм. Бас юм сэтгэл нь айгүй зөөлөн юм байна. Ингээд мэдрэгдэж байгаа нь болохоор амар тийм дулаахан зөөлөн та sweet тийм ээ. Айгүй зөөлөн хандлагатай тийм хүн гэж хэлж байна. Тантай хамт байхдаа ч гэсэн танд амар юм сэтгэл гаргадаг, амар юм халамжтай байдаг байсан. Одоо ч гэсэн таны гих сэтгэл бол энэ хүнд байгаа. Гэхдээ энийг ерөөсөө ингээд илэрхийлж гаргадаггүй. Гаргадаггүйгийн шалтгаан нь болохоор энэ харилцааг цаашаад ингээд авч явж удаан хугацаанд үргэлжлүүлж энэ хүн бол бас чадахгүй гэж хэлээд байна. Тэр чадахгүй гэдэг дээр бол мянган шалтгаан энэ хүнд байгаа тийм ээ. Асуудал бол амар их байгаа. Өөрөө бас нэлийн юм dark, нэлийн юм харанхуй газар байгаа юм шиг харагдаад байна л да. Амар юм жоохон зовоод байгаа ч юм шиг. Хичээл зүтгэл амьдралдаа амар их гаргав шаардлагатай байгаа ч юм шиг. Тэгж хэлээд байна. За, Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүстэй хэн хамт байхыг хүсэж байна вэ? The ambiguity can make love seem like a mystery, but sometimes it's just a dead end. Тодорхойгүй байдлыг хэлж ийн л да. Хайр дурлалыг ийм mystery юм уу, нууцлаг юм шиг тийм болгох хандлагатай байдаг. Гэхдээ заримдаа энэ бол зүгээр л юм dead end буюу юм дууссан зүйлээ. Open your heart буюу зүрхэнэ. The possibility of accepting love exists even if my heart is temporarily closed. Хайр сэтгэлийг хүлээж авах тийм боломж бол байгаа. Хичнээн миний зүрх одоо төр хугацаанд хаалттай байгаа ч гэсэн гэж байна. Blessed буюу эвээгдсэн гэх юм уу? Release them with love. Тэднийг хайраар тавьж явуулаа. Refrain from seeking revenge and blessings will follow you. Revenge буюу одоо хариугаа авахаас ингээд татгалцаа. Тэгвэл таныг blessings илүү дагах болно. Таныг илүү ивэх болно гэж хэлж байна. Тэгэхээр энэ харилцаа бас ер нь дууссан эсвэл юм тодорхойгүй байгаа юм шиг байна л да. Тантай ингээ хамт байхыг хүсэж байгаа хүн бол ер нь юм тодорхойгүй ч юм уу эсвэл дууссан ч юм уу тийм харилцаанд бас байгаа юм шиг. Тэгээд надаа ингээ мэдрэгдэж байгаа нь одоо open your heart гэдэг дээр тийм ээ. Энэ хүн нэг хүссэндээ бас ингээ зүрхээ хаацсан байгаа бас биш байгаа хгүй. Ер нь бол угаасаа ингээд амьдралын нөхцөл байдлаас болоод ч юм уу тий бас юм хэцүү байгаа болохоор өөрөө ирэхгүй зүрхээ ингээ хаагаад өөрөө ирэхгүй харилцаанд бас нээлттэй хандах тийм боломж болцоонд бас энэ хүнд байхгүй байна. Тийм болохоор юм жоохон хаалттай. Гэхдээ хүн нь өөрөө амар юм нээлттэй хүн. Хүн нь бол амар юм хөнгөн, зөөлөн, халуун дулаан юм хайр ихтэй бас тийм хүн болно. Та
та хоёрын хоорондын энерги, та хоёрын хоорондын vibe бас айгүй сайн ингээд нийлдэг тийм ээ. Нэг нэгнийг айгүй сайн ойлгодог, нэг нэгнийг их хүсэл айгүй их байсан, хин хэнийг айгүй сайн ингэж мэдэрч ойлгож чаддаг байсан тийм хүмүүс. Хоорондын зохицол айгүй сайтай байсан гэж юм л даа. Гэхдээ энэ хүнийг угаасаа ингээд амьдралаасаа тавьж, хэрвээ харилцаа дууссан бол амьдралаасаа тавьж явуулахдаа ч гэсэн та амар юм хайраар тавьж явуулсан баг. Амар юм зөөлөн сэтгэлээр энэ харилцааг дуусгахад ямар нэгэн хортой байдлаар ч юм уу дууссан тийм юм бол байхгүй байна л да. Би биендээ сайн сайхныг хүсээд, аз жаргал хүсээд харилцаа дууссан юм уу гэмээр. Хаяа бас ингээ холбоо тогтоодог ч юм уу гэмээр таны амьдралд бас буцаад эргээд ороод ирвэл боломжтой ч юм шиг. Хаалга үүд нээлттэй ч юм шиг. Тэг санагддаг гэж байна. За групп 2-ыг сонгож байгаа хүмүүстэй хэн хамт байхыг хүсэж байна. The world as you sow, socially reap, dream weaver. За энэ гурвал гарах юм байна. Энэ харилцаа бас нэлээд юм кармиктэй, үлийн үртэй тийм харилцаа байсан байж магадгүй. Гэхдээ заавал тийм халбтай бол биш. Ер нь бол бас нэлээд гүн гүнзгий зүйлийг энэ хүнээс, та ч гэсэн энэ хүнээс, энэ хүн ч гэсэн танаас мэдэрсэн гэж хэлж байна л да. Гэхдээ ингээ хамт байсан мөчүүд, хамт байсан цаг хугацаа ингээд зүүд шиг санагдаад идэг. Нэг юм бодит байдлаас амар тусдаа өөр ертөнц шиг ингээд санагдаад идэг. Тийм хүн. Тэр хүнд ч гэсэн тэгж санагддаг. Тэ. Гэхдээ тэр ингээд зүүднээс угаасаа ингээд гараад бодит байдал амьдралтаа ингээд нүүр тулахаас угаасаа өөр аргагүй тийм мэдрэмж байгаа хгүй юу? Тэгээд ингээд өөрийнхөө үнэнтэй нүүр тулаад яг бодит амьдралтай нүүр тулаад ирэхээр юмс бас арай нэг өөр санагдсан баг. Та хоёрын хувьд, аль альных нь хувьд. Гэхдээ одоо нэг нэгнээсээ мэдэрсэн мэдрэмжээ бол үгүйсэх аргагүй байгаа хгүй юу, тийм ээ? Нэгэн тийм гүнзгий юм мэдэрсэн гэж хэлж байна. За YouTube-ийн уншлагаа ингээд дуусгая. За тэгээд нэмэлтээр болохоор энэ хүний таныг их бодол мэдрэмж тэгээд энэ хүний энэ харилцаанд хийх дараагийн үйлдэл нь юу байна вэ гэдээ бүгдээрээ үзнэ. Тэгээд нэмэлт авах хүсэлтэй хүмүүс нь description доторх линкээр ороод нэмэлтээ аваарай. Ямар нэгэн байдлаар имэйлээр би тань руу бичлэг явуулна гэсэн ойлголт байхгүй шүү. Тэгээд тэр линк дотроос л нэмэлтээ орж үзэн шүү гэд дахиад сануулъя. Тэгээд YouTube-д орж ирж сонсонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дахь группийнхаа уншлага руу орцгоё. 3 дахь группийнхаа маань энэ man буюу эрэгтэй хүн гэсэн утгатай хаштаг сонгосон. За энийг яг нөгөө үндсэн асуултаа асуухтаа бүгдээрээ утгыг нь ярина. Одоо болохоор ерөнхий энерги буюу таны одоогийн амьдралд ер нь хайр дурлалын амьдрал нь ямар хөө байна вэ гэд энергийн чек зүгээр хайлт хийнэ. За групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань хаштагын амьдрал нь юу нөхөд байна вэ? Яаж зөв групп сонгосон гэдгийг мэдхүү энергийн чек хий.
Interesting. Нэг л юм тухтай амьдрал яваад байгаа гэж хэлж байх юм. За ялангуяа энэ ажлын байранд нэг тийм харилцаа үүсгэсэн хүн байгаа юм шиг бас харагдаж байна. Ажлын байр, хамт олон найз нөхөд дунд юм хүрээлэл дундаас нэг харилцаа бас үүссэн болов. Тэгтээ ингээ харахад бол ер нь ингээ та ингээ тухтай л байгаад байсан. Хамгийн ихэнд орж ирсэн мессеж болохоор яг нэг юм тухтай нэг янзаараа нэг байдлаараа амьдрал яваалгаа. Тэ ганцаараа л байгаа юм шиг байна л та. Ер нь бол тэгээд энэ байдал одоо ер нь жоохон ингээ өөрчлөгдөх, амьдралдаа өөрчлөлт хийх нэг тийм хайр дурлалын энэ харилцааны асуудлаасаа ямар нэгэн хичээл ойлгох ч юм уу, тэгээ өөртөө өөрчлөлт хийх ч юм уу нэг тийм шаардлага гараад ирсэн гэж хэлж байна. Хит удаан юм тухтай нэг янзаараа байсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ одоо болохоор энэ өөрчлөгдөх хэрэгтэй байна гэдгийг та жоох ойлгоод байгаа. Эсвэл заяа таны хувьд ингээ харахад эргэн тойронд юмс ер нь өөрчлөгдсөн юм шиг санагдаад байгаа. Одоо юу гэдэг өнөөгийн нийгэмдэх хайр дурлалын харилцааны асуудлууд тийм ээ. Одоогийн нэг юм нөхцөл байдал шал өөр болцсон юм шиг санагдаад байгаа. Таны мэддэг, таньдаг, таны дассан, зөгцсөн тийм харилцаануудаас шал өөр. Тэгээ тэрэнд ингээд дасч, тэрэнд зөгцөж, тэрэнд ингээд уусахад танд бас жоохон сонир хэцүү санагдаад байгаа гэдэг чинь. Ийм сонирвгүй харилцаануудад ер нь бол би байж чадахгүй байна, байж үзээгүй юм байна гэдэг ч юм уу. Ер нь нэг тийм эвгүй мэдрэмж, тухгүй мэдрэмж аваад байгаа гэх юм уу. Тухтай байдлаас тухгүй руу ингээд шилжээд өөрчлөгдөд байгаа гэдэг байгаа байхгүй юу? Өөртөө маш ихтгэлтэй хүмүүс ер нь энэ группийг сонгож орж ирсэн хүмүүс маань өөртөө маш ихтгэлтэй амар олон хүн ингээд танд татагддаг. Хүмүүсийн анхаарлыг амар ингэж татдаг. Амар юм сэтгэл татам, дур булаам, тийм гал урттай. За хонь арслан, нум, үхэр, хилэнц гэсэн орд сайн мэдрэгдлээ. Тэгээд газар ордууд байна. Үхэр, матар, охин. Энэ бол ер нь таны энерги тиймэрхүү мэдрэгдэж байна л да. Тэгэд ингээд таны одоогийн хайр дурлалын амьдрал гэхээр бол за түрүүний хэлсэнчлэн нэг эргэн тойрон хүрээллээс тийм ээ албан газраас ч юм уу ажлаас ч юм уу үүссэн нэг харилцаа байна. Гэтэ энэ харилцаа бол ингээд яг болж бүтээд нэг нэгэндээ сэтгэлээ зориулаад тийм уулзаад одоо ингээд зөв явж байгаа бас тийм харилцаа шиг харагдахгүй байна л да. Энэ харилцаа ер нь л ингээд таны ойрын хугацаанд таны амьдралд гарч ирж байгаа хүмүүс бол нэг тийм жоохон ирж очсон ч юм уу тий эсвэл нэг хурдан амьдралд орж ирсэн шиг хурдан гарах гээд байгаа ч юм уу. Яг таны амьдралд ингэж тогтож сууж удаан хугацааг өнгөрөөхгүй жоохон тийм удаан хугацааг таны амьдралд өнгөрөөхгүй тийм л хүмүүс бол байна л да. Тэгээд тийм болохоор танд бас ер нь ийм тухгүй мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу. Тэгэл ер нь л ингээл хүүе энэ харилцаа хайр дурлалын амьдрал тийм ээ ойрын хугацаанд ойрын хэдэн жилүүдэд энэ ч одоо юу болоо вэ? Ямар сонио өөр болоо вэ? Зүгээр одоо ингээл буруу гიშхэнгүүд л тухгүй тогтургүй тодорхойгүй ийм харилцаа руу орчих юм аа гэдэг ч юм уу. Тэгэл хүмүүс бас амар ийм daring санагддаг болсон гэж юм доо. Хамаагүй юм шиг санагддаг болсон. Хамаагүй харьцаад байгаа ч юм шиг бас санагддаг болсон гэж хэлж байна шүү. Тэгээ тийм болохоор энэ нөхцөл байдалд асууж зохицоход танд жоохон хэцүү байгаа. Ингээл хүмүүс ингээд тантай харьцсан хүмүүс жоохон байж байгаа л ингээ алга болж мартдаг ч юм уу. Жоохон учир нь олдохгүй тодорхой бус тийм сонин санагдаад байгаа байхгүй. Тэгээд ингээд та болохоор жоох ингээ гайхаад хүмүүс чинь ийм болцсон бах та гэл тэгээд ах юм. Энэ dating pool-д тийм ээ. Тэгээд энэ нөхцөл байдалд та өөрөө ингээ дасан зохицож өөрийгөө хамгаалж бас сурах хэрэгцээ бол байна.
өөрийгөө хамгаалж сурах хэрэгтэй. Өөрийнхөө нэг юм boundaries буюу өөрийнхөө ингээд цензуур, өөрийнхөө шаардлагуудыг ингээд тавьж өгч, тэрийг ингээд тодорхой байлгаж өөрийгөө ийм үнэлэмжийг бас өндөр байлгах тийм шаардлага бол байна. Тэгэхгүй болохоор ингээд урсгалаар нь яваал за энэ хүн чи ийм л юм байна да гэл ингээл яахыг хараад яваад байвал танд жоохон одоо баг зэрэг болж байгаа зүйлсэд харамсахаар тийм зүйлс болох магадлал жоохон өндөртэй байгаа ч юм шиг санагдаад байгаа гэж хэлж байна. Загас жинлүүр гэсэн ордууд бас гарч ирлээ. За Oracle card авчихъя да. Гурыг сонгосон хүмүүсийн маань ерөнхий нэр хард урлын амралтын ерөнхий нэр гэнэ ямар байна. Misleading mask bogus play pity the fools who mocks the queen's face. Don't be fooled, tricks, misleading, mental traps. Тийм. Ер нь ингээл жоохон буруу гişиг үл алдчих гээд байгаа юм шиг санагдал. Хүмүүс нэг юм наана инээж байгаа ч гэсэн цаана ийм сонин яах гээд байгааг нь мэддэхгүй тийм амар тодорхойгүй. Яг ингээд жинхэнэ төрхөөрөө үнэн төрхөөрөө ингээд тантай бас ингээ харьцахгүй харилцаанд харьцаж өөрийгөө ингэж бүрэн харилцаанд зориулж ингэж харилцаанд орохоо болцсон юм шиг тэгж санагтаад идэг болсон. Pity the fools who mock the queen's grace гэдэг нь бас гоё үг байна. За зорчуулах юм бол одоо хатан хааныг шоолж инээж байгаа тэнгүүдийг өрөвдөг гэх юм уу? Хатан хааны ихэмсэг байдлыг шоолж инээж байгаа тэнгүүдийг өрөвд. Don't be fooled. Pity ингээ хууртаараа tricks, misleading, mental traps. Ер нь л таны эргэн тойронд бас арай жоохон юм залуу хүмүүс гарч ирээд байгаа байж магадгүй тий. Юу хийх гээд ямархуу арга зайл хэрэглэж тантай харьцах гээд байгаа нь ингээд танд бас ингээ амар харагдаад байгаа гэж тэгж шүү. Ойлгомжтой санагдаад байгаа. Харахад бас амархан ч юм шиг тийм ээ. Нэвтэлж ингэж тэр хүмүүсийг бас та хараад байгаа гэдэг чинь энэ маскныхын цаатлын царайг нь. Тийм болохоор яг энэ одоогийн нөхцөл байдалд дасгад жаахан хэцүү. Яаж ингэж учруулж, яаж энэ бүхнээс гарч, яаж энэ одоо нөхцөл байдлыг өөрчлөх үү гэдгээ бас гайхаад харж ядаад, гайхаад одоо ингэж ойлгож ядаад байгаа ч юм уу. Ойлгохгүй байна л гэж юм л та. Окей. За одоо хин тантай хамт байхыг хүсэж байна вэ гэж асууя. Групп 3-ыг сонгосон хүмүүс хин хамт байхыг хүсэж байна вэ? Who wants to be with them? Хөөе яас их үзэр гарч ирж байна. Тантай хамт байхыг хүсэж байгаа хүмүүс бол айгүй олон. Энэ группийнхэнд бол олон сонголтууд байдаг. Олон хүмүүс хурж ирэл санал тавиал найрах гэж оролдол ингээд байдаг. Гэхдээ тэр дундаас энэ хүмүүс дундаас яг ингээд ганцаарчилсан цор ганцтай юу гэдгийг амар их таныг хүсэл хамт байхыг хүсэл нэг юм тийм хүн main character бол алга л та. Гол дүр алга. Олон янзын хүмүүс байна. Тэгсэн хэрнээ
нэг тийм хагас дутуу одоо хичээл зүтгэл гаргадаг гэж хэлэх юм уу да. Хоёрын хооронд л хүмүүс байна л гэдэг юм л да. Олигтой хичээл зүтгэл гаргахгүй уйдаагаад байдаг. Таныг амар уйдаагаад байдаг. Тэгсэн хэрнээ жаахан тийм плейбой нэрхтэй тийм хүмүүс. Зүгээр л нэг юм хөнгөн юм хүссэн хүмүүс. Яг ингэж тантай ингээд удаан хугацаанд хамт байхыг хүсэж байгаа тийм хүмүүс бас биш байна. Тэгсэн хэрнээ танд бол одоо юу гэдэг ингээ хүн ингээ сэтгэл гаргаад жоохон хайраар дутаад байгаа ч юм уу гэж харагдчих шүү. Яг нэг эр хүнээр дутаад байгаа. Тэгээд энэ группийн гол энерги нь маань гэсэн хүзэр байсан юм байна л да. Энэ хүзрийн утга болохоор нэг юм халамжтай маш их маскулин энергитэй тийм ээ. Тэгээд яг юм тогтвортой, найдвартай, найдаж болмоор, ноён нуруутай урт удаан хугацаанд хамт байж болохоор тийм партнер, тийм хүн баггүй юу? Бага зэргийн насаар ахмаг тэр нь болохоор одоо заавал танаас насаар ахмад байх албатай гэсэн үг биш. Зүгээр ингээд юу хийж байгаа, юу хүсэж байгаа гэдгийг мэддэг, амьдрал нь ингээд тогтож суурьсан. Ер нь бол ингээд нэг юм хүний нөхөр, хүний эхнэр байхаар тийм хүн. Тэгэхээр энэ группийн хувьд яг ийм хүн тантай хамт байхыг хүсэж байгаа биш. Та ийм хүнийг хүсэж байна. Та ийм хүн амьдралдаа хүсэж байдаг. Гэхдээ яг энд гарч ирж байгаа тантай яг хамт баймаар байгаа, таны амьдралд байгаа хүмүүс донд тийм хүн алга. Тийм ээ. Тийм хоёрын хооронд тийм залуухан энергитэй, ер нь бол нэлээд бацаан энергитэй тийм хүмүүс. Бацааны энергитэй бүр. Тэгээл яг яах гээд байгааг нь мэддэхгүй, тодорхойгүй. Тэгснээ зүгээр нэг одоо юу гэдэг цагийг зугаатаа өнгөрөөж л явах гэж байгаа. Тиймэрхүү хичээл зүтгэл гаргаж одоо өөрийгөө ингэж бүрэн зориулах тийм хүмүүс бол биш. Эхэндээ бол ингээл гоё найрал бас ингээл хичээгээл хөрхөн байхаар тэнгүүтээ хүссэн юм авчаал дараа нь ингээд харилцааг орхидог ч юм уу те бас нэг юм жоохон шалтдаг, хилж мэлдэг ч юм уу. Нэрөөсөө ингээд ирээдүйд ингээ хамт байх, ирээдүйд тантай хамт төлөвлөх тийм хүмүүс байхгүй байгаад байна л да. Та ч гэсэн та бас өөрөө яг ингээ хүнтэй суух цаг нас арай болоогүй юм уу гэмээр. Тэгээ тэр нь одоо насандаа бас биш тийм ээ. Зүгээр яг хувь хүний цаг арай болоогүй юм уу гэмээр байгаа байхгүй. Тэр нь өөрийнхөө сурах хичээлээ сурч төлөвшөх тийм насандаа бас нас гэж хэлэхгүй маа. Зүгээр яг тийм үедээ арай очоогүй байгаа ч юм шиг танд бас сурах зүйл их байна. Та ч гэсэн арай бэлэн болоогүй байгаа гэж хэлж байна. Нэг тийм бие даасан, өөртөө ихтэй бие даасан тийм амьдралтай болох хэрэгтэй. Тусдаа гардаг ч юм уу, тий өөрийнхөө карьертаа анхаардаг ч юм уу, нэг юм амьдралын майлстоун арай болоогүй байгаа хгүй юу. Хүрх цэг, хувь хүний хөгжил, нийгэмд эзлэх байр суурь гэх мэтчлэн тийм зүйлс дээр нэг юм цэг дээр хүрэх хэрэгтэй байгаа. Тэгээ тэр болоогүй байгаа болохоор хүнтэй суухаараа болоогүй гэж хэлээд байна л да. Тогтвортой харилцаанд ороход арай жоохон бэлэн биш юм шиг харагдчихээн. Тэгээд энэ нь болохоор таныг хүмүүс хүсэхгүй байгаадаа биш, та бас өөрөө хүмүүсийг бас тийм ч амар хүсэж байгаа бас биш. Танд өөрийгөө эдгэх, сурч мэдэх, өөрийнхөө талаар ингээ илүү сайн ойлгож авах нэг тийм шаардлагууд бол байна. За, Oracle card авч үзье. Гурыг сонгосон хүмүүстэй хэн хамт байхыг хүсэж байна вэ? Dreamweaver, anger and attempt to mask insecurity.
өөртөө ихтгэлгүй байдлаа хаахын тулд ууралж байгаа гэж хэлж байгаа. Injustice is coming. Шудрагын ёс ирж байна. Dream River. Тий, ингээ харахаар та өөрөө бас жоохон юу байгаа байхгүй юу? Хаалттай байгаа байхгүй юу? Тий, амархан амьдралтаа бас хүн оруулдаггүй. Ер нь жоохон хаалттай талдаа тийм хүн. Тэгэд энэ нь болохоор та бас өөртөө ажиллах шаардлага тийм ээ сурах зүйлс байгаа болохоор юм байгаа гэж хэлээд байна л да. Өөрийнхөө талаар ойлгох зүйлс их байгаа, сурах зүйлс их байгаа. Тэгээд ер нь бол хайранд бас тийм нээлттэй биш байна. Тий, сурах хичээл ихтэй байна гэж хэлж байна. За энэ группийнхны хувьд бол ийм байлаа. За тэгэхээр нэмэлтийнхаа асуултыг бол өөрчлөе. Одоо таны амьдралд байгаа таны анхаарлыг татаад байгаа таны бодож байгаа хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна, цаашдын одоо хийх үйлдэл нь юу байна гэдгийг асууя. Тэгээ тэр нь болохоор надад бол зарим хүмүүсийн хувьд ажилтай холбоотой хүн байна гэж харагдсан. Заавал тийм байх албатай бол биш л дээ. Гэхдээ ер нь бол зүгээр асуухтаа яг таны хүсэж байгаа хүнийг, таны бодож байгаа хүнийг бүгдээрээ нэмэлтээр асууя. За тэгээд YouTube-ийнхаа уншлагаа очиж сонссонд маш их баярлалаа. Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай.